So let's go out eat гэсэн. За тэгэхээр энэний гол түлхүүрэг бол now гэдэг үг байж байна. За now гэдэг бол яг одоо гэсэн утгатай үг. За энэ үгийг бол бид нар голчлон present continuous цаг дээр буюу одоо үргэлжилж байгаа цаг дээр хэрэгэлдэг. За now-гаас гадна өөр түлхүүр үг гэх юм бол энэ цаг дээр at the moment гэсэн үг байна. За мөн nowadays гэсэн үг байна. За these days гэсэн үг байна. За ийм түлхүүр үгүүд мөн зарим нэг өгүүлсэн байгаа. Эдгээр үгүүдийг энэ зөвхөн present continuous цаг дээр хэрэгэлдэг. За present continuous цагийн өгүүлбэрийн өрнөхийг бүтцэн маань өөрөө юу байдаг вэ гэхээр to be өгүүлбэрийн одоо цаг дээр ямар нэгэн өгүүлбэрийн хэлбэрийн ард ing тавар залгасан хэлбэр байж энэ цаг үүсдэг. За to be өгүүлбэрийг яаж хуурах вэ гэхээр одоо цаг руугаа am, is, are гэсэн гурван хэлбэр рүү хуурдаг байгаа. За энэ хэлбэрүүд бол тухайн ямар биеийн төлөвийг хэрэгжилж байгаагаас хамааран хэрэглэгдэнэ. За үүлэг ing давар залгахдаа зарим нэгэн үүлэг бол шууд залгаж болдог бол зарим үг бол өөрөөр өөрчлөгддөг байгаа. За ийгэр төгс үг жишээлх юм бол энэ хасагдаад taken болдог. За snow гэдэг үгний хувьд бол шууд ing давар залгах боломжтой байгаа. За одоо тэгвэл өгүүлбэр дээрээс өгөгдлөө харах юм бол биеийн төлөвний үг нь it байгаа учраас it-ийн ардаа талд it is тухайн үүлэг маань snow-ын буюу шууд ing давар залгах үүлэг боломжтой учраас зөв хувилбар нь it is snow-ын буюу a хариу бол тухайн энэ өгүүлбэрийн зөв хариу юм а. Tom never get coffee in the evening гэсэн өгүүлбэрийн гол түлхүүр үг буюу энэ өгүүлбэрийг тодорхойлж байгаа үг бол never гэдэг үг. За яагаад never вэ гэхээр present simple цаг дээр буюу жирийн одоо цаг дээр англи хэлэнд бол дараах adverbs of frequency буюу давтамжууд дайвар өгүүдийг бол хэрэгэлдэг байгаа. За эдгээр өгүүдэд юу ордог вэ гэхээр за always гэдэг үг ордог. Always. За usually байж болно. Sometimes. Seldom. За бидний энэ өгүүлбэрт өгөгдсөн байгаа never гэдэг үг орж ирнэ. За эдгээр өгүүлбэрүүдийг хэрэглэсэн цагт бол тухайн өгүүлбэрийн цаг бол present simple цаг дээр хэрэглэгддэг. За present simple цагийн өгүүлбэрийн бүтцийн хувьд бол ямар нэгэн subject-ийн ард шууд өгүүлбэр гэдэг боловч дараах гурван нөхцөл буюу he sheet гэдэг дээр бид нэр өгүүлбэрийн ард s даврыг авдаг байгаа. За s даврыг авахдаа зарим нэгэн өгүүлбэр бол шууд залгах боломжтой зөв бичлэгийн хувьд бол takes гэж авч болно. За listens гэж авч болно гэх мэт. Тэгтэл зарим нэгэн өгүүлбэр бол жишээлх юм study гэдэг үг бол y-ын аяар солигдоод es давар авдаг. Ийм зарим нэгэн үг хэллэг байдаг. За одоо бидний өгөгдсөн өгүүлбэрт юу байгаа вэ гэхээр өгүүлбэрийн гишүүн нь бол том буюу үүнийг бол биеийн төлөвний хувьд бол he гэж авч үзнэ. За he-гийн ардаа талд хэрэгэлсэн өгүүлбэр маань ямар нэгэн өгүүлбэр маань s давар авч хэрэглэгддэг учраас за бидний өгөгдөлд юу байгаа вэ гэхээр A, B, C, D хариуны C хариун дээр бол drinks гэж авсан байна. Тэгэхээр зөв өгүүлбэр бол Tom never drinks coffee гэдэг нь хизээж кофе уудаггүй гэсэн юм байна. За мөн дээр нэмж хэлэхэд энэ яагаад never өгүүлбэрийн өмнө орж ирж байна вэ гэхээр энэ adverbs of frequency буюу давтамж заасан дайвар өгүүд бол үндсэндээ яаж хэрэглэгдвэгээр дандаа гол өгүүлбэрийн өмнө хэрэглэгддэг учраас drinks-ийн өмнө авч байгаа. Тийм учраас Tom never drinks буюу энэ дээр A хариу бол зөв хариу байна. Өгөгдөлд бол I was very hungry буюу гол түлхүүр үг бол энэ таанд гарч ирэх үг гэхээр was гэдэг үг бол тухайн өгүүлбэрийг өнгөрсөн цаг юмаа гэдгийг бол гаргаж ирж байгаа. За өнгөрсөн цаг дотроо бол англи хэлэнд нэлээд олон цагууд байгаа. За одоо цааш нь үргэлжлүүлээд унших юм бол
I was very hungry, so I get the hamburger very quickly гэсэн ба. Тэгэхээр өнгөрсөнд дараалж явагдсан үйл хөдлөл гэж нэг үйл хөдлөл болсны дараагаар дараагийн шууд үйл хөдлөл болохыг бид юугаар хэлдэг вэ гэхээр past simple цаг дээр илэрхийлдэг байгаа. За past simple цаг бол ерөнхийдөө бол ямарваа нэг үйл үгийн ард бол ийдээ давар залгаж үүссэн хэлбэр байдаг. За энэ хэлбэрийг юу гэж хэлдэг вэ гэхээр regular буюу дөрмийн хэлбэрээр үүссэн үйл үгийн хэлбэр гэж үзээд за бас нэг тохиолдол нь буюу өөр нэг тохиолдол нь дөрмийн бус буюу тухайн үйл үг тодорхой хэмжээгээр өөрчлөгдөж хувирдаг үйл үг байдаг. Жишээлх юм бол go гэдэг үг бол went болж хувирдаг. За eat гэдэг үг бол эцсэн гэвэл ate гэж хувирдаг байгаа. За бидний өгөгдөл дээр өөрөө угаасаа was гэдэг үг бол энэ to be үйл үгийн өнгөрсөн цаг. За энэ үйл үгийн өнгөрсөн цагийг үндсэн үг нь бол be гэж байдаг бол одоо бидний дараагийн өгөгдсөн хариултын дотор eat гэдэг үгний өнгөрсөн цагийг бол ate гэж үсгдэг байгаа. Тэгэхээр зөв хариу маань be буюу I ate the hamburger гэдэг бол зөв өгүүлбэр болж таарна. What kind of clothes get you when you were kid гэж байна. За энд бол үндсэндээ бид хүүхэд байхдаа ямар төрлийн хувцас өмсдөг байсан бэ буюу энд англи хэлэнд бол used to гэдэг энэ бол хиллэг гэж явдаг. Энэ бол үйл үгийн цаг руу ордоггүй. Үйл үгийн цаг руу ордоггүй. Үйл үгийн хиллэг гэж явдаг. За used to бол уг нь бол хэрэглэг гэсэн утга байдаг боловч энэ дээр бол тэгдэг ингэдэг байсан гэсэн буюу энэ бол past habit өнгөрсөнд хийдэг байсан зуршлаа илэрхийлэхэд бол хэлдэг байгаа. За энэ маань өгүүлбэрт бол 3 хэлбэрээр орохдоо past simple цагтаа адилаар буюу дараах байдлаар хувирдаг байгаа. За жишээлх юм бол би дугуй ундаг байсан гэвэл I used to ride a bike гэж хэлдэг. Харин үгүйсгэхээр I didn't гэж орж ирээд одоо би didn't ороод ирсэн учраас D дагавар байхгүй буюу энэ D дагаврыг байхгүйгээр use to ride a bike гэж хэлдэг. Тэгэхээр би дугуй ундаггүй байсан. Асуухаараа мөн л ялгаагүй past simple цагтай адил did you use to ride a bike та дугуй ундаг байсан уу гэсэн юм хэлбэр гардаг байгаа. За бидний өгөгдөл дээр юу байгаа вэ гэхээр what kind of clothes гэд энд хариултан дээр энд бол юу ах хэвээр гэхээр өгнө. Did байх хэвээр. Тэгээд you use to we гэсэн ийм хэлбэр байх хэвээр. За тэгвэл одоо эндээс хариуг нь харах юм бол хариу буюу didтэй. За тэгээд ташуу зураас use to we гэдэг бол бидний хувьд л зөв хариу болно. За Tokyo is the capital of Japan. За энэ дээр ингээд өгөгдлийг харах юм бол таслал тавиад анхаарлын тэмдэг байна гэдэг бол энд юу яригдах вэ? Tag question буюу ялгах асуулт. За энийг монгол хэлэнд бол заримдаа ялгах асуулт, зарим одоо ном дээр бол сүүл асуулт гэж хэлдэг байгаа. За яагаад сүүлд асуулт гэдэг вэ гэхээр эхлээд нэг их бий байгаад дараа нь жижиг асуулт өгч байгаа учраас энийг зарим тохиолдолд сүүл асуулт гэдэг. За сүүл асуултын хэлбэр бол ерөнхийдөө эхний өгүүлбэр бол батлах хэлбэр дээр боيو чи ном уншдаг үлээ үгүй юу гэдэг ардаа негатив хэлбэр байдаг. Эсвэл урдлын өгүүлбэр бол чи ном уншдаггүй бидтэй. Тийм үг гэдэг ардлын өгүүлбэр позитив хэлбэр лөө ингэж асуугддаг асуулт байдаг. За бидний ардлын энэ хэсгийг бол ямар хэлбэрээр хэрэглэдэг вэ гэхээр тухайн үйлгийн цагийн туслах үйлэг буюу auxiliary verb-ийг хэрэгжилж үүний ард тухайн ямар биеийн төлөвлөгөөнийг байна түүнийг хэрэглэдэг байгаа. За бидний өгөгдөлд юу байна вэ гэхээр Tokyo is гэсэн байна. За энэ Токиог бид нар юугаар орлуулж болох вэ гэхээр биеийн төлөвлөгөөний хувьд бол хэтээр орлуулж болно. За энэ өгүүлбэр өөрөө ямар хэлбэр дээр байна вэ гэхээр positive буюу батлах хэлбэр дээр байна. За одоо би энэний ард
Токио бол тийм бидтэй гэж асуухын тулд энд батлах хэлбэр байгаа учраас одоо энд надад ямар хэлбэр хэрэгтэй гэхээр негатив буюу эсрэг утгатай хэлбэр хэрэгтэй. Тэхийн тулд би туслах үйл изэ үгүйс гэд isn't толгоод энэ нөгөө it гэдэг биеийн төлөөний үг маань ийшээгээ орж ирээд isn't it гэдэг хариу болно. За одоо тэгвэл бидний хариулт дотор ийм хэлбэр байна уу гэхээр A хариун дээр isn't it гэжээ. Тэгэхээр зөв хариу бол Tokyo is the capital of Japan, isn't it гэдэг юм аа. За can you lend me? За асуух үйлбэрт зарим нэгэн гүн дээр бол Эний самыг хэрэгэлдэг онцлогуд байдаг. За уг нь бол Эний гэдэг үгийг ямар ч гэсэн утгаар ямар ч нэгэн гэдэг утгаар бол бид нар асуух өгүүлбэрт орж ирдэг. Чамд ямар нэгэн найз байгаа юу? Чамд ямар нэгэн ном байгаа юу? Ямар ч гэдэг утгаар бол негатив өгүүлбэрт орж ирдэг буюу үгүйсэх өгүүлбэрт орж ирдэг байгаа. За мөн энд самыг ярина. За сам гэдэг нь яг үүний эсрэгээр буюу хідэн хэсэг гэдэг утгаар зөвхөн батлах өгүүлбэрт буюу affirmative хэлбэрч гэж хэлж болно. Зарим номон дээр бол positive гэсэн хэлбэрч байгаа. За уг нь бол ингэж хэрэгэлдэг дүрмтэй. Ер нь бол дүрм нь. Гэтэл за ямар тохиолдолд өөрөөр хэрэгжилж гэнэ үү гэхээр за can you, за could I have, can I have, would you like гэсэн ийм дөрвөн асуултан дээр бол бид уг нь асуух өгүүлбэр энийг хэрэглэх ёстой. Гэтэл энэ үгэн дээр бид нар бол энэ дөрвөн асуух өгүүлбэр дээр самыг хэрэглээд асуух өгүүлбэр зохиодог. Энэ бол англи хэлний жич буюу одоо дөрмөөсөө гацсан дүрм байдаг. За тэгэхээр өгөгдөл дээр бид нар can you lend me гэж байгаа учраас одоо би энэ дээр зөв хариу E буюу someone гэж хэрэглэж байгаа. Учир нь дээр тайлбарсан can гэдэг үг энд байгаа учраас би одоо энэ дээр үг хэрэглэж гэнэ үү гэхээр самыг хэрэглэж байна. Many important problems гэдэг бол олон чухал асуудлууд гэдэг энэ бол амьгүй зүйл. Ямар нэгэн асуудал гэдэг бол problems гэдэг бол амьгүй зүйл. За биеийн төлөө нэг ихэвчлэн амьгүй зүйлээр хийсэн тохиолдол тухайн өгүүлбэрийг бид нар идэвхгүй буюу passive voice-ийг сонгож хэлэх ёстой байдаг. Асуудлууд шийдэгдэж байна гэх мэт. За тэгвэл problems гэдгийг бид нар юу гэж үзэх вэ гэхээр биеийн төлөөний хувьд бол олонтой буюу D гэж авч үзэх ёстой. За үйл үгийн цагаа би одоо тодорхойлохын тулд энд ямар нэгэн үйл үгийн цагийг тодорхойлсон үг алга байна. За магадгүй одоо энэний ард би last week ч юм уу, last night ч юм уу ийм үгнүүд өгсөн байвал би энийг ямар цаг дээр сонгох ёстой байсан гэхээр passive past simple цаг дээр буюу past form дээр сонгох ёстой байсан. За passive past form-оор энэ өгүүлбэрийг бүгдээр жишээлээд аваад үзье. Яагаад гэхээр тодорхойлсон цаг байхгүй учраас за магадгүй энд хоёр хариу байж болох боломжтой. Гэхдээ энийгээр нүүдэд явбал боломж бас байгаа. За passive past цаг дээр бол өгүүлбэрийн бүтцийн хувьд бол ямар нэгэн subject-ийн ардаа талд to be үлгийн өнгөрсөн цаг буюу was, were. За тэгээд үйл үгийн хэлбэр бол past participle to гэсэн хэлбэр лөө хуурдаг. За past participle to гэдэг хэлбэр бол санаж байгаа бол хоёр хэлбэрээр үүсдэг. Энэ бол дөрмийн хэлбэр гэж нэг байна. За дөрмийн бус хэлбэр гэж байна. За дөрмийн хэлбэр дээр бол үүлэг ийдэд ор авдаг. За дөрмийн бус игнэний хувьд бол хамгийн сүүлийн игнэ буюу ган гэсэн хэлбэр гарч байна. За бидний сонгогдсон өгөгдөлд бол дөрмийн үг байна. Discover гэдэг үг байна. Discover гэдэг бол дөрмийн учраас би discover гэдэг сонгоно. За энэ зөв хариу гэж бодъё. За тэгвэл одоо өгөгдөл маань өөрөө урдаа юу гэж хэлсэн бэ гэхээр the problems гэсэн байна. Problems багш нь өмнө тэр many important гэдгийг бол хаялаа. Problems гэдэг үг бол өөрөө олонтой учраас энийг they гэж авч үзэх учраас they were гэдгийг авч үзнэ. Тэгэхээр they were discovered буюу одоо бидний хувьд л зөв хариу бол
бие хариу буюу were discovered. За англи хэлэнд эвтэй өгүүлбэр байж болдог. Unless-тэй өгүүлбэр байж болно. When байж болно. As soon as гэх мэтлэн өгүүлбэрийн холбоос орж байгаа тохиолдолд эдгээр өгүүлбэрийг англи хэлэнд conditional буюу болцолт өгүүлбэр гэдэг. Хэрвээ чи тэгвэл тэгнэ. Буюу энийг монгол хэлэнд юу гэж хэлээд байна вэ гэхээр болцоолд байгаа, болцол тавиад байгаа. Болцолт өгүүлбэр гэж хэлдэг. За болцолт өгүүлбэр маань өөрөө дотроо 4 type хэлбэртэй байдаг. Бидний хэлбэр дээр бол нэг л хэлбэр гарч байгаа учраас энэ тайлбарыг багш нь тайлбарлая. За энд ямар хэлбэр вэ гэхээр type 1 буюу өгүүлбэрийн бүтцийн хувьд бол present simple цаг орсон бол одоо нөгөө өгүүлбэр нь хэрвээ чи найзтай бол гэсэн өгүүлбэрийн ардлын өгүүлбэр бол future simple. Чи найзтайгаа аяллаар явнаа гэсэн энэ хэлбэр. За бидний өгүүлбэр дээр энэ present simple цаг буюу энд юу өгсөн байгаа гэхээр have гэдэг өгүүлбэр буюу present simple цаг нөгөөгдсөн. Одоо биднэрт энэ өгүүлбэрийн цаг хэрэгтэй. За энэ future simple цагийн өгүүлбэрийн бүтцийг үүсгэхдээ ямар нэг өгүүлбэрийн ард бол биеийн төлөвийн ард бол will орж ирээд шууд өгүүлбэр орж ирдэг хэлбэр байгаа. Willтэй өгүүлбэр гэсэн үг энэ маань манай монгол хэлний тэгин ингэн гэсэн хэлбэрийг үүсгэдэг. За одоо тэгвэл if I have enough money за энэ дээр бол бид яасан бэ гэхээр have гэдэг нь present simple цаг дээр өгөгдсөн учраас одоо бид энэ дээр will buy хэлбэрийг сонгох буюу зөв хариу маань A хувилбар болж таарч байна. Тэгэхээр утгын хувьд бол хэрвээ би хангалттай мөнгөтэй байсан бол биений бодлоор бол энэ шинэ байшинг би худалдаж авнаа гэсэн хэлбэр үүсэж байгаа. За my bag is so heavy. За миний цүнх бол арай л хэтэрхий хүнд байна гэж байгаа. За тэг give it to me гэдэг үүнийг надад өгөөч ээ. Өргөөд өгөөч ээ гэсэн санаа гарах гэж байна гэсэн үг. Тэгэхээр энд англи хэлэн дээр тухайн үед гаргаж байгаа шийдвэр буюу spot decision гэж нэг юм яригдана. Spot decision гэдэг бол яг тухайн үед цүнх хүнд байна. Одоо надад өргөөд өгөөч ээ гэсэн утга байгаа учраас spot decision англи хэлэн дээр future simple цагаар илэрхийлдэг. Өргөөд өгөөч ээ, тэгнүү, ингэнүү буюу ямарваа нэгэн хүсэлт, гуйлтыг бид нар future simple цагаар илэрхийлдэг байгаа. За future simple цагийн өгүүлбэр бүтцийн өмнөхөн бас дурдсан ямар хэлбэр байна вэ гэхээр willтэй хэлбэр. Willтэй хэлбэр тэгээ шууд өгүүлбэр орж ирдэг хэлбэр байгаа. За тэгэхээр энд бидний өгүүлбэрийн хувьд бол carry гэдэг үг байна. Өргөж өгөх, өргөж барьж авах, үүрэх гэсэн утга байдаг. За мэдээж урдаа бол will орж ирээд subject нь болохоор I гэдэг хэлбэр байж байгаа. За тестэн дээр ямар хэлбэр гарч ирсэн байна вэ гэхээр тавчилсан хэлбэр буюу ийм хэлбэр гарсан байна. Энэ маань өөрөө юуг тавчилж байгаа вэ гэхээр I will буюу би өргөөд өгье гэсэн санаа гарч байгаа. I will it carry for you гэхэр чинь би үнийг чамд өргөөд өгье гэсэн хэлбэр ингэж гарч байгаа. Тэгэхээр хариу бол C хариу буюу I'll carry. Since the beginning of the 20th century, medical scientists many important discoveries. За би энэ цагийг бол түлхүүр өгнө юу гэж ойлгох вэ гэхээр many important discoveries гэдэг бол тухайн үйлдлийн result буюу үр дүн ярьж байна. Олон чухал нээлтүүдийг. Тэгэхээр ямарваа нэг юмны үр дүн буюу одоо англи хэлэн дээр бол энийг бол бүршөө тодруулах юм бол visible result гэж ярьдаг. Visible result гэдэг нь нүдэнд харагдах үр дүнг илэрхийлдэг үйлдвэрийн цаг бол present perfect. Монгол хэлэн дээр бол энийг юу гэж хэлдэг вэхээр чигсэн. Ямар нэг үйлдэлийг хийгээд дуусчихсан, нээлтүүд гаргачихсан гэсэн санаа. За энэ үйлдвэрийн цагийн өгүүлбэрийн бүтц бол
За ямар нэгэн биеийн төлөөний ард бол have has орж ирээд үйл үгийн хэлбэр бол past participle to буюу за мөн хоёр хэлбэрээр үйл үгийн хувьд л хоёр хэлбэрийг сонгоно. Гол үйл үгийн хувьд ярьж байгаа. За бидний гол үйл үгийн хувьд бол дөрмийн бус үйл үг буюу make гэдэг үгний past participle хэлбэр made гэдэг хэлбэр байна. За үүнтэй хамт бид нар юг сонгох ёстой гэхээр have has-ийн аль нэгийг сонгох ёстой. Энэ хоёр аль нэгийг. За энийг яаж сонгох вэ гэхээр бидний биеийн төлөөний өгүүлбэрт өгөгдснөр бол medical scientists гэсэн байна. Анагаахын эрдэмтдүүд. Тэгэхээр scientists буюу S гэдэг дагавар бол энэ өөрөө юу илэрхийлж байна вэ гэхээр day буюу биеийн төлөөнийг илэрхийлж байгаа. Олон тоон дээр байна гэдгийг гаргаж байгаа. Олон тоон дээр бид нар they have одоо нөгөө гол үйл үг нь made буюу тэд маш олон зүйлийг хийчихсэн, олон чухал нээлтүүдийг хийчихсэн буюу they have made буюу medical scientists have made хариу маань юун дээр байна вэ гэхээр D дээр буюу have made. За Toya was the only student who was well prepared for the test гэж байна. За энэ бол англи хэлний хариултуудыг харж үзэх юм бол хариултууд дээр бол юу байна вэ гэхээр whom байна. За whose байна. Who is байна. Who байна. Which байна. За эдгээр үгүүдийг англи хэлэнд бид нар хоёр янзаар хэрэглэнэ. За нэгдүгээрт нь өгүүлбэрийн эхэнд бид нар асуух өгүүлбэр зохиоход буюу questions гэж нэг болно. За мөн өгүүлбэрийн дунд өгүүлбэрийг хооронд нь холбох relative буюу холбоос үүсгэж болно. За бидний өгүүлбэр бүтцийг харах юм бол өгүүлбэрийн дунд байгаа учраас одоо биднэрт relative буюу холбоос хэрэгтэй байна гэж ойлгох. За холбоосыг бид нар дараах тохиолдлуудад хэрэглэнэ. Хэрвээ хүнийг тодруулах гэж байгаа бол person буюу хүн тодруулах гэж байгаа бол би who гэдэг үгийг ашиглана. Хэрвээ ямар нэг юмыг буюу ном үзэг юм уу тэрийг тодруулж thing гэсэн өгүүлбэрийг тодруулж бол which-ийг тодруулж өгнө. За whose гэдэг үгийн холбоосын ард бол хинт хамаатай юм бэ, хэнийх юм бэ гэдгийг буюу possessive асуултанд хариулагдах үүний ард хэвчлэн дандаа ардаа нэр үгтэй хэрэглэгддэг байна. За энэ гурван холбоос дээр онцолж ярина. Яг тэр бус хоёр холбоос бол энийг бол холбоос гэж үзэхгүй. Who is гэдэг бол үйл үгтэйгээ хамт байна. За одоо бидний өгөгдөлд юу вэ гэхээр only the student гэсэн. Энэ student гэдэг бол энэ бол person. Хүн. Оюутан. Өгүүлбэрт энд дахиад person was буюу student was гэж хэлэх гээд байгаа учраас нэгсэндээ холбох өгүүлбэр бол хоёр өгүүлбэрийг нэг болгоход хэрэгэлдэг. Тийм учраас энд дахиад student-ийг хэрэглэж байгаа буюу хүний тухай ярьж байгаа учраас бид энэ who was well prepared for the test гэж хэлэх нь. Тэгэхээр бол хамгийн сайн бэлтгэгдсэн тестэндээ бэлтгэгдсэн хамгийн сайн оюутан бол туяал байлаа гэсэн нэг өгүүлбэр байна гэсэн. Тэгэхээр зөв хариу бол D хариу буюу who. За нэг бол ерөөсөө дэнээр л харчих юм байна. За then гэдэг үг. Then гэдэг үг тийм юмнаас ийм юмнаас гэсэн утгатай үг. За энийг бид нар юунд хэрэгэлдэг вэ гэхээр comparative буюу харьцуулсан зэрэгт comparative degree of adjective гэж зарим нэг номон дээр бол бичсэн байна. Энэ дэр бол тэмдэг нэрийн харьцуулсан зэрэг буюу туяа надаас арай өндөр. За би түүнээс арай илүү хиддэг буюу монгол хэлэн дээр энэ бол голдуу утга нь бол тийм юмнаас арай гэсэн санаа гаргадаг. За бид нар арай гэдэг утгыг тэмдэг нэрэнд үүсгэхдээ хоёр янзаар үүсдэг. Хэрвээ нэг үедээ one syllable буюу нэг үедээ үг байх юм бол и дагавар залгаж үүсдэг. Жишээлх юм бол large гэдэг үгэн дээр large гэвэл арай том. За хоёр ба түүнээс дээш үедээ буюу more syllable гэж хэлдэг. Тэр тохиолдолд бид нар тухайн тэмдэг нэрийн урд more гэдэг үгийг бичээд more expensive гэвэл арай үнэтэй гэдэг үг үүсдэг.
За гэх мэтчлэн олон янзаар дөрмийн ба дөрмийн бус үгний хэлбэрүүд байдаг боловч одоо бидний өгөгдөл дээр бол үндсэн үг нь юу байгаа вэ гэхээр healthy гэдэг үг байна. За healthy гэдэг үгний Y үсгийг I-аар солигдоод E-аа залгадаг. Англи хэлний зөв бичгийн дүрмэнд ихэвчлэн гүйвлэгчийн ард Y үсэг байвал ямарваа нэгэн нөхцөл давар залгахдаа Y үсгийг I-аар солиод тухайн даварыг залгадаг дүрм бүх одоо давар залгах төр хэрэглэгддэг. Тийм учраас одоо би энэ дээр үндсэн үг маань явж үсгүй гэхээр healthier гэж үснэ. Healthier гэж үснэ. Тэгэхээр энэ бол арай эрүүл гэсэн утга хүсэж байгаа. Арай эрүүл. За тэгэхээр одоо утгын үед бид нөгөө үндсэн өгүүлбэр рүүгээ харах юм бол C хариун дээр юу байна вэ гэхээр healthier гэдэг үг гэж. Healthier. Тэгэхээр энэ бол зөв хариу болж таарна. Англи хэлний үйл үгийн хэлбэрүүдийг бол infinitive буюу хуурайгүй хэлбэр, за мөн gerund буюу үйлдэлнэр ing давар авсан хэлбэр гэж хоёр хэлбэр лөө авч үздэг дүрэн байдаг. За бидний одоо энэ өгсөн өгөгдөл дээр бол зарим нэгэн үйлүүд тогтоосон үйлүүд ардаа to infinitive авдаг гэдэг дүрэн байдаг. За түүн дээр бол start гэдэг үг байж болно. Promise байж болно. Want байж болно. За гэх мэт жагсаасан үнүүд байдаг. Энэ үйлүүдийн ард бол to аваад үлэг infinitive хэлбэр дээр хэрэгэлдэг. Ийм дүрмтэй. За тогтоосон үйлүүдийн жагсаалтыг бол дөрмийн зарим нэгэн номуудаас авч болно. Нэлээд олон үгүй. Тэгвэл хэрэглэхдээ бол ерөөсөө гүйлбэртэй уншид татсан хэлбэрээр хэрэглүүл илүү амар байдаг. Тэгэхээр started сурж эхэлсэн буюу зөв хариу бол start to learn гэсэн хэлбэр үүснэ. Тэгэхээр I started to learn. За энэ хамгийн гол тодтгол үг бол юунд байгаа вэ гэхээр when I was 9 гэдэг нь. Хүүхэд байхдаа би 9 настай байхдаа би орс хэлийг сурч эхэлсэн гэж байгаа хэлбэр. За тэгэхээр энэ started to learn гэдгийг л start-ийн ардл to авдаг гэдгийг л чиглэх ёстой гэсэн үг шүү. Тэгэхээр энэ to авдаг хэлбэрүүд бол нэлээд олон үйлүүд байна. I will have a haircut before. За гол холбоос бол энэ before. Энэ before гэдэг үг. За өгүүлбэр хавсарсны хэлбэл өгүүлбэр байна. Ухаан өгүүлбэрүүд бол хоёр өгүүлбэрээс нийсэн нэг утга бүхий өгүүлбэр. За энд голдуу холбоосууд бол англи хэлэнд бол after, before, за as soon as, за until, when гэх мэт юм холбоосуудын ард хэрэгэлсэн үлэг бол ардаа дандаа present simple цагийг хэрэглэнэ гэдэг дүрэн байдаг. Present simple цаг одоо магадгүй урдаан юм уу хойно өгүүлбэр авах гэж байгаа бол future simple цаг буюу тухайн өгөгдөл дээр өгөгдснөр бол бэлэн өгөгдсөн байж байгаа. За одоо өгүүлбэрээ харах юм бол бэлэн өгөгдсөн учраас ардаа холбоос нь одоо before гэдэг өгөгдсөн байна. Одоо үүний ард бол present simple байх хэвээр. За present simple цагийн өгүүлбэрийн бүтцийг бол энэний өмнө хамгийн хоёрдугаар өгүүлбэр дээр тайлбарсан subject явж шууд үлэг байж болно. Гурван биеийн төлөөнийг буюу he she-ийн ард бол үлэг s авдаг ийм дүрмтэй. Одоо биеийн төлөөнийг харах юм бол энэ дээр бол I байж байгаа. I дээр шууд үлэг авдаг учраас I go away. Хэрвээ he байх юм бол go away болно гэсэн. Тэгвэл одоо зөв хариу маань B хариу буюу go away. За өгүүлбэрт бол юу өгсөн байгаа вэ гэхээр энэ I гэдэг хэлбэр нь өгсөн байгаа учраас одоо энэ дээр бол go away гэхээр хоёр өгүүлбэрээс бүтсэн өгүүлбэр өсөж байгаа. За Fred asked me what you want to eat. За
Ерөөсөө англи хэлэнд бид нар asked, told гэсэн үгнүүд орсон бол тухайн үгийг бид нар өгүүлбэрийг дам яриа буюу reported speech гэж үздэг. Хүний эхлээд хийсэн хүний яриаг цааш нь дамжуулахдаа бид нар asked юм уу told-ыг хэрэглэдэг. За report speech үүсгэхэд бид нар үйл үгийн цагуудыг дандаа шилжүүлдэг. За үндсэн шилжүүлдэг зарчмыг ерөнхийдөө дурдах юм бол present цаг дээр байж байгаа бүх үйл өгөөд report speech үе дам яриа болгохдоо past цаг руу шилждэг. За past цаг дээр хийсэн өгүүлбэр буюу I went to the hospital гэсэн өгүүлбэрийг хэлэхдээ perfect бүлгийн цаг руугаа хувиргадаг. Past perfect, past continuous болох нэ гэсэн. За future цаг буюу ирээдүйн цаг дээр илэрхийлсэн өгүүлбэр бол future-ийн past буюу өгүүлбэрийн бүтцийн хувьд бол энэ бол вэлтэй өгүүлбэр. За ямар нэгэн вэлтэй буюу future цагууд дандаа вэлтэй үүсдэг байгаа. Энэ өгүүлбэр юу үүсгэх гэхээр дандаа would болохыг энэ тухайн өгүүлбэрийн цагийн future in the past гэж үздэг. За бидний өгөгдөл дээр юу байгаа вэ гэхээр what do you want to eat гэсэн өгүүлбэр байна. Ингэж асуусан өгүүлбэрийг Фред надаас чи юу идмээр байна вэ гэж асуусан гэдгийг цааш нь дамжуулахдаа Фред надаас юу идэхийг минь асуусан бэ буюу энэ бол асуух өгүүлбэр. Энэ бол асуух өгүүлбэр. Яагаад тэгэхээр асуух үгтэй, туслах үйл үгтэй present simple цагийн асуух өгүүлбэр. Одоо present цаг маань дээр дурдснаар юу руу хувирах вэ гэхээр past цаг руу шилжих ёстой. Past цаг руу буюу тухайн present simple-ийн буюу past simple цаг руу хувирах ёстой гэсэн үг. За нэгдүгээр хувилбар бол энэ цагаа шилжүүл. Нэгдүгээр хувилбар бол цагаа шилжүүл. За хоёр дахь хувилбар бол бид нар тухайн өгүүлбэрт бол асуусан. Тэр надаас юу гэдгийг минь асуусан бай буюу question хэлбэр байсан. Одоо би юу болгохдоо report speech руу шилжүүлэхдээ тухайн хэлбэрийг дандаа батлах хэлбэр рүү оруулж ирдэг. Тэр намайг юу идэхийг минь асуусан гэд батлах хэлбэр рүү оруулж ирдэг. Тиймийн тулд одоо бид want гэдэг үгийг би past simple цагийн цаг руу хувирахын тулд энэ wanted бол ийдэд даваар авахаар бид нар past simple цаг үүсгэдэг. Батлах хэлбэр рүү шилжихийн тулд энэ биеийн төлөвний үг бол энэний өмнө ирнэ. Тэгтээ утгын хувьд me надаас гэсэн учраас хэнийг хэдүүлэхийг хүссэн бэ гэхээр I гэсэн хэлбэр рүү өгүүлбэр маань шилжинэ. Намайг юу идэхийг асуусан бэ? Юу идэхийг асуусан гэж байгаа учраас буюу асуух үг бол урдаа. Тэгэхээр өгүүлбэр маань юу орж ирж байна вэ гэхээр Fred asked me what I wanted. Одоо энд бол бидний өгөгдөл дээр хариултан дээр бол юу байна вэ гэхээр wanted гэдэг үг. Тийм учраас хариу буюу wanted. За одоо бид нар ямар хэсэг рүү орж ингээд дөрмийн хэсэг бол үндсэндээ бол дууслаа. Тэгэхээр дөрмийн хэсэгт яг саяны орсон дүрмүүд саяны 1-р өгүүлбэрээс 15 дахь өгүүлбэрт орсон дүрм бүх вариантуудад буюу B, C, D вариантуудад яг адилхан давтагдж байгаа. Тэгэхээр саяныхаа дүрмүүдийг бариад бусад вариантуудаа ихэд дүрм нь бол давтагдана гэсэн үг. За 16 дугаар дасгалаас эхлээд биднэрт юу агаар үгсийн сан байгаа. Үгийн сан буюу үгнүүдээ сайн мэдчих юм бол хийчнэ гэсэн. За you can see чи харж болно гэж байгаа. Юу вэ гэхээр old things хуучны зүйлийг чи энд харж болно гэж. За тэгэхээр одоо бид нар үгнүүдээ л шалгах хэрэгтэй өөрөөсөө. Library гэдэг үг юу гэсэн үг юм? Train station гэж үг гэсэн үг юм. За post office гэж үг гэсэн үг юм. За museum гэж үг гэсэн үг юм. Bus station гэж үг гэсэн үг юм гэсэн үг. Тэгэхээр эхний тохиолдолд бол тухайн хүүхэд маань үгээ мэдэхгүй одоо та нар бол тестээ хийж явах явцдаа бол толь өчиг харах боломжгүй. Толь өчиг харахыг бол хоригддог учраас өөрөө сорил хийхдээ ч гэсэн тухайн үгийг одоо чаддгаараа л хийн хасаг маягаар бас хийж болдог. За магадгүй library-г мэдчихвэл
Энэ бол номын сан гэсэн үг байгаа. Train station бол галт тэрэгний зогсоол гэсэн үг байгаа. Зогсоол. За post office бол манайхаар шуудан гэсэн үг. Шуудангийн газар шуудан. Энэ бол музей. За энэ бол автобусны зогсоол буюу bus stop гэвэл буудал хоорондын зогсоол байдаг. Bus station гэвэл ихэвчлэн автобусны эцсийн зогсоолыг бол Америкт бол голдуу хэрэгсэн байдаг. За тэгээ одоо бид нар бодоод үзэхээр энэ хуучны зүйл гэсэн учраас бидний хариу бол museum буюу in a museum гэдэг хариулт бол нэг өсөндөө D хариу in a museum. За ер нь бол та нар үгээ чийжлэхтэй бол болж өгвөл тухайн тестэнд орсон үгүүдээ шинэ үгээ хажуу тухай бүрдээ жагсааж явж хагаад өдөр өдөрт нь чийжлээд байвал ерөнхийдөө бол үг гүйц чийжлэх боломжтой. За it's very in Mexico it is often 45 degrees there in summer гэсэн өгүүлбэр байна. За гол юм бол 45. За 45 градус гэдэг бол нэлээд хасах гээгүй. Энэ төр хасах нэмэх нь тодорхойгүй байж байна. Тэр Мексик орн бол мэдээж хүүтэн бүсийн орн биш. Тийм учраас би Сама гэдгийг бас харж байна. Сама гэдэг үг чинь 100 гэсэн утгатай. Тэгэхээр 100-ны 45 градус гэдэг бол энэ мэдээж халууныг ярьж байна гэсэн. Тэгэхээр өгнүүдэд дахиад сэргээгээд харах юм бол wet гэдэг бол нойтон чихтэй гэсэн. Cool гэдэг бол хүүтэн гэсэн утгатай. Hot гэдэг бол халуун. Dry гэдэг бол хуурай. Windy гэдэг бол салхитай гэсэн үгнүүд байна. За тэгэхээр 45 градус гэж байгаа учраас зөв хариу маань C буюу hot. За something for changing channels on TV. За эндээс зүгээр нүгийг тодорхой сүгийг олох юм байна. Телевизээр сувг сольдог ямар нэгэн зүйл гэсэн байна. За тэгэхээр бид нар өгнүүдийн хариуг харахад remote control. Энэ бол телевизийн удирдлага буюу remote гэдэг бол алсын гэсэн утгатай. Алсын удирдлага гэсэн үг гэж байгаа. За хоёр дахь үг бол lamp буюу чийдэн. За радио буюу радиог мэднэ. Хүлээн авагч гэж орчуулж болно. Socket гэдэг бол залгуур. За light switch гэдэг бол гэрлийн унтраалга гэсэн үг байна. За тэгэхээр мэдээж бид нар телевизийн сувгийг сольдог материал зүйл маань юу вэ гэхээр remote control буюу энэ зөв хариу маань A. Mickey Mouse goes on a picnic. За энэ бол зохиолын хэсэг юм уу зохиолын ардлын background-ыг уншиж явах шиг байна. За гол юм бид нар бол Mickey Mouse гэдэг үгийг л харж байна. Мэдээж Mickey Mouse бол хүүхэлдэйн киноны дүр. За доор өгсөн өгүүлбэр дээр бол дандаа зохиол юунууд кино уран зохиолын төрлүүд өгсөн байна. За картун гэдэг бол хүүхэлдэйн кино. Хоррор гэдэг бол аимшигын кино. Western гэдэг бол голдуу барууны буюу кабойчуудтай кино байдаг. Musical буюу хөгжимч жүжиг. Romantic comedy буюу одоо романтик хайр дурлалын хошиншигтай кино гэлж байгаа. Тэгэхээр Mickey Mouse гэдэг төлхөөрөө бөгөөд cartoon movie буюу хүүхэлдэйн кино байна. За яг энэ 2017 оны эсэлтийн гэрчлэлтүүдийн тестийг ингээ хараад байх юм бол яг энэ үгний хэлбэрүүд бол яг бас давтагдсан байлээ. Жишээлбэл саяны 19 дугаар даалгавар дээр бол дандаа киноны төрлүүдтэй хэлбэрүүд буюу саяны 5 үг буцаагаал 4 вариант руу орсон. За зөвхөн сонгох хэлбэрүүд нөөр болсон байсан. Яг үүнтэй адилхан 20 дугаар өгүүлбэр дээр бол дандаа хүний зан характер асуусан байлээ. За тэгэхээр people only think about themselves буюу өөрсдийнхөө тухай л бодож идэг хүмүүс ямар хүмүүс вэ гэсэн асуулт байгаа. Тэр patient гэдэг бол төвчээртэй. За patient дээр яг багш нэг онцлог хэлж өгье. Ер нь та нар эсэлтийн гэрчлэлтийг өгж байхаа тест өгж байхдаа буюу үгээ харахтаа тол өчгнөөс үгээ харахтаа тухайн үг тэмдэг нэр үү, нэр үгүй, үйл үгүй, дайвар үгүй гэдгийг бол их сайн харан зарж явах хэрэгтэй. Ягаад гэвэл утга өөр өгнүүд адилхан бичлэлттэй, адилхан дуудлагатай утга өөр өгнүүд байдаг. За patient гэдэг бол тэмдэг нэрийн утга нь бол төвчээртэй, хатуужилтай гэсэн утга гардаг бол нэргийн утгаар there is a patient гэх юм бол энэ бол өвчтөн гэдэг утга гардаг. Тэгэхээр өгүүлбэрт ямар байрлалд орсноосоо буюу there is a patient гэсэн бол энэ бол нэр болчихно. Энэ бол noun. Энийг би юугаар толдруулж яах вэ гэхээр
гэдэг үгээр би энэ нэрэг юм байна гэж олж байна. За тэгвэл he is patient гэж орчих юм бол энэ бол article байхгүй буюу to be үйлүүгийн ард. Ямарваа нэгэн to be үйлүүгийн ард орсон үг бол юу болдгоо гэхээр тэмдэгнэр болдог учраас энд бол төвчээртэй гэсэн санаа гарч байгаа. Тэгэхээр энэ дээр бол patient гэдэг үг бол өвчтөн төвчээртэй гэсэн хоёр утга гарч байгаа. За rude бүдүүлэг гэсэн үг. Rude гэдэг бол бүдүүлэг гэсэн үг байгаа. За honest гэдэг бол шудраг. Hungry гэвэл өсөх, selfish амиа утсан. Тэгэхээр энэ дээр бол selfish people буюу амиа боддог хүмүүс бол зөвхөн өөрсдөө л тухай бодож ядгаа гэсэн. Тэгвэл зөвөө. За 21-р даалгавраас ерөнхийдөө prepositional phrases гэдэг нэг юм хиллэг маягтай тогтоосон ухтар үг хэрэгэлдэг юмнууд байдаг. Үүнийг бол бид нар одоо яалтчгүй чийжлэхээс арга байхгүй. Болж игэл толовчгээс үг харахтаа ямар ухтарыг ард нь хэрэгэлдэг юм бэ гэдгийг давхар чийжлээд явах хэрэгтэй. За өгөгдөлд бол afraid гэсэн байж байгаа. Afraid гэдэг үг бол ардаа дандаа of-ыг хэрэгэлдэг. Тэгээд ард нь нэр үг хэрэгэлдэг. Уг нь бол apple wing in гэсэн утга байдаг боловч одоо бидний энэ өгүүлбэрт бол нохооноос айх, тийм юмнаас айх буюу аас ососгийн дөрв буюу ардаа энд юунаас юм? I am afraid of dog. Би нохооноос айдаг гэсэн өгүүлбэр үүсдэг. Тэгэхээр afraid харах юм бол you are afraid of одоо бидний өгүүлбэрт бол snakes гэж гарсан байна. Тэгэхээр you are afraid of snakes aren't you буюу сүүл асуулттай чи могоноос айдаг үгүй юу гэсэн өгүүлбэр үүсэж байгаа. За энд бол үйл үг apologize гэдэг. Уушлалгүйх гэсэн үг. За хоцорсондоо оюутан бол уушлалгүйж байна гэсэн утгатай. Apologize гэдэг үг бол ардаа заавал өгтөрөг for авдаг. Тийм учраас би хариу буюу apologized for гэж аваад энэ үгийг бол яг энд нь хамтдаа чийжлэнэ гэсэн үг. I suggested we should all go out for the concert but nobody else was keen on the idea гэж. Keen on буюу to be. Keen on. Ер нь бол болж үйл preposition тавгийг бол ингэж багцаар нь чийжлүү сайн байдаг. За to be гэдэг нь юугаа хэлж яах вэ гэхээр энэ маань цаг руу хувирнаа л гэсэн үг шүү дээ. I am keen on football гэх юм бол би хөл бөмбөгөнд дуртай буюу keen on-ыг юу гэж орчуулдаг вэ гэхээр энэ бол like гэсэн үг үндсэндээ дуртай байхыг хэлдэг. За хэрвээ өнгөрсөн цаг байх юм бол одоо би энд юу гэж хэлэх вэ гэхээр I was keen on the idea. Тэр санаанд бол би нэг дуртай байсан гэсэн санаа. За бидний өгүүлбэрт бол яг гэхээр цагийн хувьд ч гэсэн энд suggested өнгөрсөн цаг гарч ирсэн байгаа. Энд бас өнгөрсөн цаг гарч ирсэн байгаа. Тэгэхээр nobody орохоор өгүүлбэр бол тэр чигээрээ үүсгэгддэг учраас энэ дээр утгын хувьд бол хинч дуртай биш байсан. Nobody was keen on the idea гэсэн байна. Хинч тэр санаанд бол дуртай биш байсан. No орсон тохиолдолд тухайн өгүүлбэрийг тэр чигээр нь негатив буюу үгүйсгэл утга гэж ойлгож явдаг байгаа. Тэгэхээр keen on буюу зөв хариу бол и хариу байна. За ямар нэгэн тест ажиллахдаа болж өгвөл өгүүлбэр бүтэн утгаар нь унших хэрэгтэй. Get the bus гэдгийг харчих юм бол хоошоо уншихгүй байвал энд өөр боломжтой хариунууд байгаа. Тэгэхээр get the bus at the train station then яасан бэ гэрийн хүн walk about 100 meters гэсэн байна. Walk about 100 meters алхсан. Тэр хүн яачаад алах уу гэхээр автобусын суугаад бол алахгүй. Буучаад алхан гэдэг утгаараа энэ дэр энэ бол phrasal verb байж байгаа. Get гэдэг үг бол get on гэсэн утга гарна. Get off гэж утга гарна. Get up гэж утга гарна. Get over гэдэг утга гарна. Тэгэхээр англи хэлэнд ямар нэгэн үйл үг
ардаа өөр ухтар үгүүдийг авснараа тухайн үг юу болдгоо гэхээр энд бол хэл зүйлэг үүсдэг. Phrasal verb буюу хэл зүйлэг. За хэл зүйлүүгийг бол болж игэл англиар нь чийжлүүлэх зүгээр байдаг. За get on гэдэг бол хэвчлэн унаанд орох суух enter the bus гэж хэлнэ. Enter the bus, enter the taxi гэж болно. За энийг бол get up буюу буух буюу leave байж болно. Leave the bus гэж болно. Get up гэдгийг бол орноосоо бос буюу raise from the bed. За get over гэдэг бол recover, эдгэрэх гэсэн юм өөр утгатай. Энийг л бид нар хэл зүйлэг гэж нэрлэдэг. Тэгэхээр одоо бидний өгөгдөлд яасан гэхээр тэгээд 100 м алхсан гэхээр энэ хүн бол яасан гэхээр автобуснасаа буугаад тэгээд цаашаа алхсан гэдэг утга буюу биеэр. За 25 дугаар дасгалаас эхлээд өгүүлбэрийн үгний тодорхойлолтууд байгаа. Үгний definition буюу тодорхойлолт. Тэгэхээр definition гэдэг бол тухайн үгийг юу вэ гэдгийг тодорхойлдог. Definition гэдэг бол тодорхойлолт буюу үгийг тодорхойлж байгаа хэлбэрийг хайж болох юм. За тэгэхээр өгүүлбэрт a person who writes the words and music a song гэж. Дууны үг болон аяыг зохиодог хүнийг юу гэж хэлдэг вэ гэсэн утгатай. За капитан гэдэг бол хөлөг онгоцны ахмад. Lead singer гэдэг бол гослол дуучин. Musician гэвэл хөгжимчин. Songwriter гэхээр дууны зохиолч буюу манайхаар хөгжмийн зохиолч. Coach гэдэг бол дасгалж болгогч. Тэгэхээр бид нарт одоо дууны хөгжим зохиодог, үгийн зохиодог гэхээр яг songwriter буюу ди хариу зүгээр. За make a place look better by putting things in the correct place. За эндээс мэдгүй үг нь ерөнхийдөө өөрийгөө шалгах хэрэгтэй. Look better гэдэг бол арай илүү сайхан харагдуулах. Ямар вэ гэхээр тухайн газар байрлалыг сайхан харагдуулахын тулд юмнуудыг гэж things юмнуудыг зөв байрлалд нь тавих. Энэ маань үндсэндээ янзлах буюу эмхлэх цэгцлэх буюу хариу tidy up гэсэн үг. За бусад үгэнд тодруулаад орчуулж үзэх юм бол mad гэдэг бол шавартай, untidy гэхээр эмх цэгцгүй, tidy гэдгээс утгатай үүсэж байгаа. Dirty гэдэг бол бохир, dusty гэдэг бол тоостой гэсэн. Тэгэхээр зөв хариу маань эмхлэх цэгцлэх tidy up. A shop that sells medicines and other goods. За түлхүүрэг бол энэ medicine эм. За medicine гэдэг нь болохоор British English-т medicine эм гэж хэлдэг. За Америк буюу American English-т бол эмийг бол drugs гэж хэлдэг байгаа. Тэр англи хэлэнд бол American English, British English гэж хоёр анз байдаг. Тэгэхээр medicine эм гэсэн үг. Тэр эм болон бусад бараа бүтээгдэхүүнийг. За энд би нэг good гэдгийн талаар онцлоод хэлээдхий. Good гэдэг үг бол бас л мөн янзаар түрүүний хэлэлгээр нөгөө тэмдэгнэр нэр үгийн утгын хувьд бол өөр утга санаа илэрхийлдэг байгаа. За тэмдэг нэрийн утгын хувьд бол сайн. I am good at English. Нэр үгийн утгын хувьд бол энэ бол бараа тавар гэсэн утга илэрхийлдэг. За нэр үгийг би юугаар онцолж харддаг гэхээр хэрвээ good гэдэг үг нэр үг болохоор заавал s давартай хамт хэрэглэгдчихэж энэ бараа тавар гэдэг утга гардаг. Дандаа олон тоон дээр буюу plural form дээр хэрэглэгддэг үг байгаа. За тийм учраас би энэ дээр бол other goods гэдэг бол бусад бараа гэсэн утгаар орж ирж байгаа. Бусад бараа тавар гэсэн утгаар. Зардаг дэлгүүрийг юу гэж хэлдэг вэ гэхээр chemist буюу эмийн сан. За эмийн сан бас өөрөөр бол drugstore гэж бас байгаа. Нэгсэндээ нөгөө түрүүний Америк British гэдэг шиг drugstore гэж бас хэлж болно. За бусад үгнүүдийн утгыг харъя. Түрүүн post office шуудан university дээд сургууль underground гэдгийг метро гэж орчуулдаг. Railway төмөр зам. За underground дээр мөн ялгаагүй хүүхдүүд бол underground-ийн метро гэж хөвчлэн бас мэддэггүй. Underground-ийн газар доорх, газар мазар гэж нэрлэдэг байдаг. Энэ маань өөрөө метро гэж хэлж болно. Мөн tube гэж хэлж болно. Ийм гурван янзаар энэ метрог илэрхийлж хэлдэг шүү.
Own ability. Өөрийн чадвар. Өөрийнхөө чадварын тухай маш итгэлтэй байдаг. Sure гэдэг нь итгэлтэй гэсэн утгатай. Тийм хүнийг ямар хүн хэлэх гэж чийлэрлэх вэ гэсэн. Тэгэхээр generous гэдгийг өөрөөр kind гэж бас хэлж болно. Энэ бол өгөөмөр, нэмжин сэтгэлтэй гэсэн утгатай. Mean гэдэг бол харамч гэсэн. Харамч. За бас л нөгөө mean дээр бол бас л хоёр тайлбар хэлэхэд бол энэ үйл үгийн утгаар бол what does this word mean буюу энэ үг ямар утгатай вэ гэдэгт бол энэ mean гэдэг үгийг хэрэглэхэд бол this word mean гэдэгт бол энэ үг ямар утгатай вэ буюу энэ бол үлэг болж байгаа. Энэ бол үлэг болж. За тэгвэл тэмдэг нэрийн утгаар буюу одоо бидний өгүүлбэрт гарч ирсэн энэ mean гэдэг үг бол харамч. За харамч гэдгийг би тэмдэг нэр гэдгийг юугаар ялгах вэ гэхээр he is mean гэвэл харамч, he is a mean man гэдэг юм ингээ орцсон бол энийг би харамч гэж тэмдэг нэр гэж ялгаад үлгийн байрлалд ингээ ороод ирсэн бол энэ бол verb болж байгаа шүү. Тэгэхээр энд бол зан характер ярьж байгаа учраас харамч гэж орчуулъя. Self confident өөртөө итгэлтэй, honest шудраг, cheerful гэдгийг бол happy гэж ойлгож байна. Аз жаргалтай, баяртай. Тэгэхээр бидний зөв утга бол self confident. За sudden violent movement гинтийн хүчтэй хөдөлгөөн гэж. Of the ground causing damage газар доорхыг сүйтгэж, damage гэдэг сүйтгэх гэсэн үг. Сүйтгэж байгаа гинтийн тийм хүчтэй хөдөлгөөнийг юу гэж нэрлэх вэ гэсэн. Тэр хамгийн гол нь энд бол ground гэдэг үг. Хэрвээ далаа тэнгистэй ярих юм бол бид нэр өөр далайн шуурга ярих хэрэгтэй. Энэ дэр газар гэдэг юм ярьж байгаа учраас дараах үгнүүдээс харах юм бол hurricane бол далайн хар салхи, drought гэвэл ган гачиг, earthquake газар хөдлөлт, flood гэвэл үер, volcano гэвэл галтуул байгаа. Тэгэхээр энэ газрын хүчтэй хөдөлгөөн гинт гарч ирнэ гэсэн учраас би энийг бол earthquake буюу газар хөдлөлт гэж хэлнэ. За flood гэдэг буюу энэ үгийг хоёр өвгтэй тохиолдолд яг үнтэй адилхан үг одоо чинь blood гэдэг үг жишээ нь байж байгаа. Эдрийг дандаа юугаар уншдаг вэ гэхээр аагаар уншдаг байгаа тийм ээ. Flood. За blood гэж уншдаг. Энэ бол үер гэсэн үг байна. За зөв хариу бол earthquake. За 30 дугаар хариу бол энэ continue буюу phrasal verb байна. За phrasal verb гэхээр одоо нөгөө үйл үг маань утга өгтэй холбогдохоор утга нь өөрчлөгддөг гэдэг үг буюу үргэлжлэх гэдэг үгийг бид нар олох гэж байна гэсэн. Тэгээ go out гэдэг чинь гарах, явах. Go on гэдэг чинь үргэлжлүүлэх гэсэн. Look for гэдэг бол хайх гэсэн. Get up болохоор raise from the bed буюу босох, өндөх гэсэн. Put on бол хоёр утгатай. Put on the coat гэвэл балтайгаа өмсөх гэсэн санаа байдаг бол put on the weight гэх юм бол жингээ нэмэх, жин нэмэх гэсэн санаа байдаг. Тэгэхээр энэ бол хоёр утгатай. Тэгэхээр бид нарт өгүүлбэрт continue байгаа учраас зөв хариу нь go on.